Ер нь Монгол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд байгаа хамгийн их одоо санаа зовоож байгаа шимт хичээлийн дутагдлын статистикуудаас та дурдаач юу ямар асуудлууд хэцүү байх шүү вэ? Ер нь бол одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол хоолт ижээлийн үндэсний 6 дугаар судалгааг 2023 онд хийсэн байдаг. За жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд гол одоо асуудал бол бичил ижээлийн дутлын асуудал яригдчихэж байгаа. За бичил ижээлийн дутал дундаа ялангуяа одоо Д амин дэмий нөөц хангалтгүй. За дээрэс нь төмөр дутлын цус багталт. За ер нь төмөр дуталтай 40 гаруй хувь нь бол төмөр дуталтай. За түүнээс яг цус багталтай нь бол 20 гаруй хувь нь байна. За яг төмөр дутлын цус багталттай эмэгтэйчүүд бол 13% эзэлж байгаа. За мөн одоо нэмэгдээд бол бас йодын асуудал бол одоо жирэмсэн эмэгтэйчүүдийн доторх йодын одоо шээсээр ялгаруулах дундаж одоо йодын хэмжээ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр зөвлөмжт хэмжээнээс 12 дахин бага буюу одоо 76.4 микрограмм гэж одоо гарсан нь бол бас сэтгэл зовоож байгаа юм тоо баримтууд. Гүн чин одоо йод бол бид нар ч аль эдийн лист дээр үес нөгөө нэг яаж басан давс маус хэрэглээд энэ асуудлаа даван туулчихгүй юу? Ер нь бол бид нар йодын хөтөлбөрийг бол хэрэгжүүлж явах үед бол бид нар амжилттай одоо хүн амын дундах йодын тэр дутал бол багассан. Гэтэл одоо сүүлийн үеийн одоо 2 удаагийн судалгаанаас бол йодын одоо хэрэглээ буурсан. За дээрэс нь одоо яг хүний биед тэр йодын агуулгах болоод хэмжээ бол багассан. Тийм учраас бид нар бол одоо ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд бол одоо ургийн хөгжилд бол маш одоо чухал нөлөөтэй ийм эдсэдс шүү дээ йод маань. За ер нь бол одоо шээсээр ялгарч байгаа тэр йодын агуулмж нь бол тухайн одоо ээжийг маань одоо йодын дутагдaltaй байна гэдгийг илэрхийлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр йодын дутагдал маань бол одоо урагт бол яг одоо оюун ухааны тэр тархины хөгжлийг бол одоо гол дэмжигч одоо эрдэс байдс. Дээрэс нь яг хүүхд төрсний дараах тэр өсөлт тоцрогдолд бол маш их нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр төрөлхийн йодын дутагдaltaй хүүхд одоо төрөх эрсдлийг бол бид нараас одоо хараад байна. Энэ судалгааны үр дүнгээр бол тийм учраас бид нэр жирэмсэн эмэгтэйчүүдийн одоо тэр йод дутлыг нөхөх за энэтэй холбоотой бас жирэмсэн ээжүүдэд бас олон найрлагт бичил ижээлийн бэлтгэлийг бол одоо өрх сум эрүүл мэндийн за дүүргийн эрүүл мэндийн хяналтын хэмжээр бол дамжуулан бид нар бас ойлгож байгаа. Йодыг тийм нэмэлттэй. Олон найрлагт бичил ижээлийн бэлтгэл тэр нь гол нь одоо зах зээл дээр байгаа одоо жирэмсэн ээжүүдийн уудаг тэр амин дэм эрдэс бодисуудын дундаас гол нь йодыг агуулснараа онцлогтой. Энэ одоо чинь ингээд бид нар чинь хоолн дээр нэг юм яриад байгаа шүү дээ. Йоджуулсан давс биш одоо ингээд нөгөө давс чи өөр аюу олон төрлийн хувилбартай болчихлоо шүү дээ. Тэгэл одоо химланч гэдэг юм уу уулын чөлөө, нуурын чөлөө ингээд давснууд гэдэг. Гэтэл одоо буцаагаад бол бид нар хоол хүнсэндээ тэр нэг йодыг нэмж авах эсвэл буцаагаад тэр нэг йоджуулсан давсан авс руу орох хэрэгтэй гэж хараад байна да. Тийм ер нь бол одоо өрхийн хэрэглээнд одоо тухайн гэр бүл асраа амгалгч жирэмсэн эмэгтэй аль нь ч одоо ялгаагүй бүгд бол аль болох йоджуулсан давсыг хэрэглэх хэрэгтэй. Зөв үндэсний үйлдвэрлэгч дундаас ч гэсэн одоо давсаа одоо йоджуулах. За дээрэс нь бол бид нар зах зээл дээр байгаа тэр давсны сонголтуудаас йоджуулсан давсаа сонгох нь бол хоол хүнсээрээ бол йод нөхөх боломжийг бүрдүүлж байгаа. За окей.